документ самонд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Бүрэнхий сайдыг энийг ч нэр өгшөхгүй. Төрдөө ойлтмаар юм. Төшөв рүү ойлтмаар болсоо байж ш. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. Зарим өндөргөө үзэгчтэй энэ телевизэд хамт байгаа тавхандаа баярлалаа. Лавгийн тойм нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За бид бүхэн сүүлийн үед үүсэж буй энэ эрүүл мэндтэй холбоотой асуудал, энэ ханаа томоогийн тархацтай холбоотой асуудлаар ярилцахаар Улсын хурлын гишүүн эрүүл мэндийн сайд Жигд Сүрэнгийн чин бүрэнтэй шууд онлайнаар ярилцахад бэлэн болсон байна. За танд орой мэнд хүргэе. Орой мэнд хүргэе. Нэвтрүүлэгт оролцуулж байгаа баярлалаа. За баярлалаа. За энэ одоо онлайн ярилцлагыг бол 3 дахь удаага энэ лавгийн төр нэвтрүүлэг маань хийж байна. За тэгээд манай нэвтрүүлэгтээ хүнс групп, хүнсний манлаа үйлдвэр, хүнс комплекс хамтран ажиллаж байгааг дуртахад таатай байна. За та Туркид явж томилтоо явж байна уу? За ямар ажлаар явж байна? Туркид нөхцөл байдал одоо яг Монголд ямар байгааг авахад мэдээллүүдээ бүрэн татаж авч чадж байна уу? Туркээс. Турк би одоо хэлээ нэг хавцтай цаанд Монгол улсад ерөнхий сайдтай хамт бас ханаа томоогийн нөхцөл байдал шуурхай ажлуудаа явуулж хагаад энд одоо урд нь төлөвлөж өгсөн ажлын дагуу эрүүл мэндийн сайдын урилгаар хүрэлцээд байгаа. Та бүхэн санаж байгаа бол бас өнгөрсөн оны ихээр Монгол улсын ерөнхий жүхнагийн хөрсөг Турк улсад Эрдоган ерөнхийлөгчтэй уулзалт хийсэн үүнтэй холбоотойгоор хоёр эрүүл мэндийн яам хамтын ажиллагаа нэлээд хөргөжүүлж байгаа. Милагшиглүү эрүүл мэндийн сайд бас Монгол улсад 9 сарын ихээр ажилласан. За энд бид одоо нэг чухал хилцээр хийж байгаа. Энэ бол нийт одоо 20 гаруй мянган эрүүл мэндийн салбарын ажилчтай сургах. Тэр дотор анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Өргөс сумын эрүүл мэндийн ажилчдын сургахын хилцээр хийхээр хүрэлцэн ирсэн. За мөн одоо цахим технологи шилжүүлэх ялангуяа эмийн цахимжилттай холбоотой эмийн цахим тогтолцоог одоо Монгол улсад нэвтрүүлэх тал дээр хамтарч ажиллахаар бас ярилцаа хэлцээр байгаа. За та бүхэн бас санаж байгаа бол Монгол улсын ерөнхийлөгч хавдар судлалын шинэ нэмлэг барих асуудлыг бас одоо Эрдоган ерөнхийлөгчтэй санал тавьсан байдаг. Энэ дээр одоо бас оролцооч гэж. За энэ бас яриа хэлцээрийг одоо үргэлжлүүлэхээр бас бид ярилцаж байгаа. За энэ дээр бас одоо энэ талаар одоо ярилцах гэж байна. За ойлголоо. Өнөөдрийн гол ярилцах сэдэв бол энэ томоо төсдөг хүчин. За дээрээс нь яг энэтэй холбоотойгоор энэ манайд жил болгонд үүсээд энэ тийм ээ нэмлэгийн ачаалал. За энэ нэмлэгтэй холбоотой асуудлууд иргэдийн хувьд бол маш хүнд зүйл болчоод байна. За ялангуяа энэ хамгийн хүнд байдалтай байгаад байгаа хүмүүс гэх юм бол хүүхдүүд байна. Энэ том төсдөг хүчин их нэрвэгдэж байна. За яг одоогийн байдлаар эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого ямар байна? Дээрээс нь нөхцөл байдлыг юу үнэлж дүгнсэн үү? За тэгэхээр нэгдүгээрт бид ер нь лагаач өөрөө ч гэсэн эхнэндээ хэллээ. Ер нь жил болгонд болдог учраас дандаа огтруулж ажиллаж чаддаг л байхгүй бол гарсан хойно яах вэ гэдэг үүдэг биш. Ийм тогтолцоог хэрэгжүүлэхээр бид өнгөрсөн хугацаанд Задан шатрын ерөнхий сайд яхасан засгийн газрын гол ажил энэ чиглэлсэн. Тухайлх юм бол одоо бид 6 сарын 18-нд одоо байгуулагдсан. За энэ засгийн газар байгуулагдсанаас эхлээд бид одоо өвлийн улирлд энэ улирлын шин чанартай томоодоос өвчин дээр нь тэр үед одоо дэгдээд исэн Улаанбаатарт хавсрах юм бол нөхцөл байдал бүр одоо сүүлийн хэмжээнд очно гэдэг ийм тооцоолол эрсдлийн үнэлгээ хийгээд тэгээд одоо Улаанбаатарт тэмцэж ирснийг та бүхэн санаж байгаа бах. За тэр үед одоо бас эрүүл мэндийн салбарын нэрээр ажиллаж вакцинжуулалтыг хийж олон нийтэд бас анхааруулга хийж харин манай иргэд аав ээжнэр өвөө эмээнэр бас одоо хамтар сайхан ажилласан. Энэ ч одоо утгаараа бид наадам хийхийн өмнө Улаанбаатарны вакцинжуулалтыг 200 дахин өвчлөг 200 дахин бууруулж чадсан. Вакцинжуулалтын хамралтыг одоо бас дээд хэмжээнд аваач бүр 70 хэдэн хувьтай болгож чадаад явсан. За одоо улирлын томоодоос өвчин дэгдэлтийн нөхцөл байдал ямар байна вэ гэхээр бидний тооцоолж байснаар бол 11 сарын дундаас ер нь болоо өндөр идэвхжил гарна гэж байсан бодовч бид нөгөө вакцинжуулалтыг бас томоогийн эсрэг вакцинжуулалт урд өмнө байгаагүй өндөр хэмжээнд хийгдэж чадсан шүү дээ. Болох юм бол одоо нийт 6 насны ангилалд томоогийн эсрэг вакцин бид нар чи 4 цент вакцин хийсэн. А хүрээний 2, Б хүрээний 2 нийтдээ 4 төрлийн одоо вирус эсрэг гэсэн үг л дээ 4 цент гэдэг нь. Ингээд энэ вакцинжуулалтын хамрагталт 99% шүү дээ. Урд өмнө хожид байгаагүй 99% хүрсэн. За энэ бол бас одоо энэ өвчлөлийг хойш нь
болгох өвчлөлийг одоо дэгдэлтийг 11 сарын дундаас биш харин 12 сарын дундаас илүү одоо оргил үедээ хүрэх юм хэмжээ хойш нь татаж чадсан. За нөгөө талаараа вакцинжуулалт хамагдсан учраас бид одоо бас томоогийн эсрэг одоо өвчлөлийн байдал бол одоо өмнөх жилүүдээсээ бүр давтсан зүйл бол хараахан байхгүй байгаа. Гэхдээ нөгөө удирдал болдог нөгөө эднийг тохиолдож байгаа асуудал чинь одоо нэлээд дэгдэлтэй байгаа. Дээрээс нь бас нэг онцлог бас байна. Энэ шинжлэх ухааны үндслүүдийн бас лого хэлж өгөх ёстой гэж би ойлгож байна. Тухайлх юм бол өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд А хүрээний томоогийн дэгдэлт дэлхийд даяараа баг байгаагүй. Би чи нөгөө SARS гэж нэг ярьсан, COVID гэж нэг болсон тийм ээ. За энэ чи өмнөх үйл бол Б хүрээний одоо томоогийн дэгдэлт бас байсан. А хүрээний хэмжээ дэлхийд даяараа байгаагүй учраас нөгөө сүргийн дархлаа бид нэг юм сурсан шүү дээ тийм ээ. Сүргийн дархлаа буюу олон нийтэд энэ өвчин дэгдээгүй учраас нөгөө дархлааны ойр санаж байхгүй болоод сүргийн дархлаа ойрын 2-3 жил дэгдээгүй. За мөн одоо яригадаад дэгдээд байгаа N2H3 гэд нэрлэдэг байгаа А хүрээний томоогийн энэ мутац 7-8 одоо зунаас хойш явагдсан байна. За одоо бид нар чинь нөгөө бас манай эрүүл мэндийн салбарч бас гайгүй хөгжсөн шүү. Энэ нөгөө тохиолдож байгаа вирусуудынхаа дараа л геномыг тоолдог болсон. За яг SARS байна уу, COVID байна уу, А хүрээ юу, Б хүрээ юу тэр дотор А хүрээ дотор ямар дэд хувилбарууд нь байгаа юм бэ? Тэр бид олон одоо зүйлүүдийг тодорхойлж чаддаг болсон. Ингээд тодорхойлсон чинь нөгөө К хэв шинжийнх нь нөгөө Англид хэлбэг болоод байгаа, Японд дэгдээд байгаа, одоо Америкт дэгдэх гээд байгаа. Энэ томоочин мутацлагдсан Монголд яг ижилхэн байгаа юм байна гэдгийг гарсан. За бас нэг зүйлийг бас лавга нэг ойлгоорой. Вакцинд хамрагдахгүй бас томоо төс өвчний вирус гэж бас байна. Энэ нь юу гэхээр синцитал гэж яриад байгаа. Ерөнхий сайж бас хэлээд байсан та анзаарсан ба. Синцитал вирус гэдэг нь бас нэг томоогийн төрлийн вирус. Энэ болохоор одоохондоо нөгөө вакцингүй. Миний эсрэг вакцин байхгүй. Зарим нэг одоо судалгаагаар энэ хөвгөл үедээ эмэгтэйд хийж сүүгээр нь дамжиж дархлаажуулалтын бий болгодог юм туршилтууд нь явагдаж байгаа боловч яг одоо дэлхийд даяараа хэрэглэхийг зөвшөөрсөн ийм вакцин бол гарч байгаа. Энэ өнөөдөр дэгдэж байгаа томоогийн 30% гэж л байна. Энэ вирус нь яадаг юм гэхлээр нөгөө ханиалахаас илүү шууд уушгины бүн рүү ороод тэгээд хатгалгаа болгодог. Ялангуяа бага насны хүүхдэд. Тэр учраас ийм вирус зүйл хавсарч юм гэсэн үг тийм үү? Яг ерөөсөө шууд нөгөө хатгаа болгодог. Ханиад энэ хамрааны шинжтэндээ одоо нөгөө нус гоожих, тарих толгой өвдөх, тий хамар шархих мэдрэмж тэр байхгүй шууд одоо хатгалгаа болгох юм шинжээр илэрдэг. Тэгэхээр ийм хоёр зүйлийн нөлөөлөлд өнөөдрийн бидний нөгөө урьдчилж бэлдэж байсан зүйлүүдийн эсрэг нэлээд довтлоо боллоо. За үүнтэй холбоотой бас одоо өвчлөлийн төр зургийг бас өөр асууж байна. Бид одоо бас нэг захин юунд шилжээд өдөр бүр хаана хэдэн хүн томоодос өвчнөр өвдөж байгааг харуулдаг дашборд системтэй болчихсон. Өнөө өглөө хэд би одоо дашборд системээр аваад үзлээ. Азар одоо уржигдэр хагасаа бүтэц сайн болсон одоо энэ өвчлөлийн дуудлагын амбулаторид очижсэн тоо хэмжээнээс 2 дахин борчиж. 2 дахин. Тийм. Тэгэхээр одоо энэ авч байгаа арга хэмжээнүүд ердөө л одоо маск зүүх, халдвар хамгааллын дэглэм барих энэ чиглэлээ бид сайн хийж чадах юм бол бас л өвчлөлийг бууруулах боломжтой юм аа гэдгийг бас харуулж байгаа нэг том үзүүлэлт. Дээрээ ярилцдаг шууд гол асуудал руу ороо явчлаа. Та судалгааны хувьд бол өнгөрсөн 100-аас хойш хийгээд огтсон арга хэмжээнүүд авч ийн гэж. За өнгөрсөн хугацааны манай алдаа гэх юм уу. Ер нь ингээд нэг юм асуудал ирэхээр за одоо яана гэдэг нөхцөл байдалтай байгаад байдаг л та. Одоо энэ 11 сарын сүүлээр дэгдээд олон нийтийн дунд энэ нэлээд хүчтэй өргөн тархацтай байгаа. Тэгээ хүүхдүүд бас ингээд имлэгт хэвдэх гэхээр оролдохгүй олон цагаар очролж үзүүлж байна. Тэгээ баг тэнд үзүүлж байхдаа нэмээд бас халдварууд авах магадaltaй байна гэдэг зүйлийг ч гэсэн эцэгчүүд яриад байна. Та бүхэн энэ өвчлсөн үйл ажиллагаа гэдэг ч юм уу урьдчилан хэрэгжилж байгаа энэ үйл ажиллагаан дээр дахиад одоо өөр зүйлсүүдийг хийх боломж юу байсан нь. Яг ингээд цаг тухайд нь сая л ингээд хүндрээ технологиуд маска зүгээрээ нөхцөл байдал хүндрэлээ шүү гэдэг зүйлүүд ингээд олон нийтийн дунд яригдаад явчлаа. Одоо бүр сургууль цэцэрлэгээ яах уу гэдэг хэмжээнд бас яригдчихэж штеп. Засгийн газрын хуралдааны хойруудыг протоколуудыг харах юм бол жишээлх юм бол 2-7 хоногийн өмнө томоо төс өвчний өвчлөлийн байдлыг би бас танилцуулга хийж
ерөнхий сайд засгийн газрын кабинетийн гишүүдэд танилцуулж байсан. За энэ танилцуулгын хүрээнд нэг гарсан шийдвэр бол томуу төстэй өвчнөр үр хүүхэд нь өвдсөн бол аав ээжийнх нь аль нэг нь эсвэл эмээ өвөөгийнх нь аль нэг нь төрийн албаны ажил төрийн захиргааны ч юм уу төрийн албаны ажил хийж байгаа бол цалинтай 5 хоногийн чөлөө олгоно гэдэг тэмдэглэл гарсан. Давтар гарсан шүү дээ. 14 хоногийн өмнө хийж ярьж байгаа шүү дээ. Энд чинь бидний огтуулж хийж байгаа ажлын чинь бас нэг хэсэг нь энэ. Хувийн эрхлийнхнийг бид уриалсан. За хэрвээ одоо хүүхэд нь томоо төс өвчсөн шүү. Туссан бол та цалинтай чөлөө өгчээ. Бид хувийн эрхлийнхэнд одоо ямар захиргаад чадахгүй шүү дээ. Гэх мэтлэнгээр энэ яаж яах вэ гэхээр ерөөсөө гэрийн орчинд асаргаа сувилгаа чухал байхад энэ ханиа томоогийн үеийг давхад хүндрүүлэхгүй байхад өөр хүүхдүүдэд хамгаалахад хамгийн чухал зүйл. Тэгэхээр дараагийн бас нэг чухал зүйл бол бид орны бэлтгэлүүд төлөвлөлүүд тохиолдлын одоо шуурхай арга хэмжээнүүд авдаг багууд байгуулчихсан, баг болгон нөөцөө тооцоолчихсан эмийн хангамж, за дээрэс нь одоо өрхийн эмнэлгүүдийн ажиллах хуваар, уртсан цагаар ажиллах талаар, за хаана орд илэх хүн энэ төргээ төлөвлөсөн байсан юм аа. Энэ болгон маань одоо тэгээд ажиллаад эхэллээ. Жишээлбэл өнөөдөр Баянзүрт өөрөхөд жишээлбэл одоо хамгийн их ачаалт байсан бол халдвар төвчний судлалын хүчний төвдөр 220 орд илэх бэлэн байдал хангацсан байсан учраас тэрийг шууд дэлгээ явуулчихлаа. За сонгон хайрхын дүүрт бас ачаалттай байсан учраас бид одоо хуучин байрлалд нь хуучин нэмж өгөх. За мөн одоо өөрхөө хүрээ амарчих дээр хуучин байрлал дээр нь бас одоо хүүхдийн одоо ханиа томоос хүүхдүүдийг авахд орон төр дэлгэх асуудлууд ингээд ажиллаад эхэлчихсэн. Тэгэхээр мэдээж одоо огтуулж ажиллах л өөрөө чухал юм аа. За таны сая асууж байгаа сургууль цэцэрлэг яах вэ гэдэг. Энэ бол харин ч яг тохиолдол төр тулгуурлаж за өнөөдөр яаж яана маргааш яаж яана гэдгээс хамаараад шийдвэр гаргаад явах хэрэгтэй. Бүгдийг тааж мэдэх бол их хэцүү. Шинжлэх ухаан хэдий сайн хөгжсөн ч байлаа гэсэн өвчлөлийн нөхцөл байдал тоо хэмжээг бид одоо урьдчилаад хамгаалах вакцинжуулалтын арга хэмжээ, дээрээс нь халдвар хамгааллын дэглэм, за дээрээс нь одоо өвчсөн тохиолдолд эцэг эхийн одоо асаргааг сайжруулах гэж байгаа хэдий ч өвчний дархалт өөрөө таашгүй. Ялангуяа бидний тааж чадаагүй зүйл бол энэ 7 удаагийн мутацид орсон энэ К хэв шинж гарна гэдгийг бол бид үнэхээр тааж чадаагүй. Ийм хүрээний том энэ хоёр ээж бол чинь ингээд өөрчлөгдсөн гэдгийг үнэхээр тааж чадаагүй. Энийг бол би үнэ хэлчихье. Энэ мутац гэсэн хөлбөр нь нөгөө хамгаалсан бидний хамгаалт хийгээд байгаа энэ хоёр ээж гурыг хамгаалсан шүү дээ. Яг энийг. Тэгэд энэс чинь тойрч гараад байгаа. Гэхдээ вакцин хийсэн хүмүүсийн өвдсөн байдал, өвдөөгүй байдал өвчлөөр нэг 70-60% хамгаалалттай байгаад байгаа байхгүй юу? Бүрч хоосон биш. Эерэг нөлөө үзүүлж ийн гэсэн үг зөв үү? Яг зөв. Дээрэс нь насан туршид бас өгдөд байгаа шүү дээ. Ганцхан хүүхдийн асуудал биш болчиход байгаа тийм ээ. Тэгэхээр бол вакцин бол өөрөө нэг номерын хамгаалт мөө. За харамсалтай нь мутацлагдсан хэдий ч өвчнийг хүндрүүлэх тохиолдлыг 70-60% нь нөгөө вакцинч хамгаалсан хэвээр байгаа шүү. За ингээд би нэг таны өөрөө ч асуусан асуулт гол асуултанд хариулаад. За ингээд нөгөө өвчлөлийг бид нөгөө бүрэн тооцох энэ боломж бас хязгаарлагдсан байсан толботой тохиолд огцсон гэж чинь шүү дээ. Би бол бүр баяртай байсан 11 сар гараад нөгөө өвчлөлийн мөрөөгөө хараад байгаа шүү дээ. Дашборд гэдээ би илүү өдөр тутмын тохиолж байгаа кейсүүд хараад байхад нөгөө өмнөх 2-3 жилийн өвчлөлөөс 1.5 дахин тэр бага байсан бүр айгүй тийм нэлээ боломжтой явж байгаа гэдэг дотор бас тайвшрах маягтай байсан. Тэгтэл ийм мутац гарч ирэл өнөөдөр энэ тохиолдолыг яг одоо хуучин хэмжээнд авчихсан шүү. Тэгтээ бүр ихссэн биш. Тэгээ өмнөх 3 жилээс бүр хитрээ даваад одоо бүр сүйд болж байгаа хэмжээнд биш. Тэр ч утгаараа эрсдлийн үнэлгээ гэдгийг одоо бүр 40 гаруй байгууллагатайгаа хамтраад бид сая уржигтэр хийсэн. Эрсдлийн үнэлгээ. Эрсдлийн үнэлгээгээр алаг цог байдал бол одоо нэгсэндээ итгэвчил өндөртэй итгэвчлийн зэрэг 2 гэдэг буюу 3-4 жил бүр ноцтой байхгүй юу? Тэгэхээр 3-4-т бол очиог байгаа. Одоо 2-т байгаа. Тийм учраас 2-т байгаа учраас халдвар хамгааллын дэглэм олон нийтийн цуглах арга хэмжээ энтрийг бол хязгаарлаад байх ёстой л гэсэн заавартай юм. Түүнээс одоо шууд цэцэрлэг сургуулийн зогсоо гэсэн үг бол биш. Зүгээр бидний судалгаа энэ өвчлөлийн мөрийг нь харахаар 12 сарын 15-нд өвчлөл дээд цэгтээ хүрнэ гэж таамаглаад байгаа юм. 12 сарын 15 хугацаа дээд цэгтээ хүрнэ. Хэрвээ дээд цэгтээ хүрээд өвчлөл их олон хүмүүсийг хамраад ирэх юм бол цар хүрээ гисэх юм бол харин нөхцөл байдал эрүүл мэндийн салбарт болон хүүхдийн байгууллагуудад ачаалал асар их болох учраас бидэнд одоо хамгийн нэг номерын асуудал бол хүүхдийн эрүүл мэнд амь нас шүү дээ. Тэр утгаараа 12 сарын 15 дэглэл гарах учраас бид өчигдөр засгийн газрын хуралдаанд оруулсан санал бол энэ
амралтыг 14 хоногор наашин татъя гэдэг санал оруулсан. 14 хоногор амралтыг наашин татъя. Мэдээж боловсролын сайд бол энэ дээр бас нэлийн санал нэгдэхгүй байгаа. Олон нийтийн хэвлэлээс та бүхэн ажилласан баг. Одоохондоо ингээд ийм болчоогүй байхад бид арай яадан нөгөө багш нарын ажил хаялттай холбоотой 14 хоног хичээл сургууль саатсан. Одоо ахаад энэ өвчтөнтэй холбоотой карантин тогтоочвол ахаад хичээл ном сургалтын байдлыг хоошоо болчих гээд байна шүү дээ. Яг наад чи үний болчихоо мө гэд асуугаад байгаа юм. За тэгээд өчигдөр засгийн газрын хуралдаан дээр бол ерөнхийдөө болон манай кабинетээс нэг шийдвэр гарсан зүйл бол за ямар ч байсан 12 сарын 1-ний хүртэл өвчлөлийн өдөр бүр мориогоо харнаа. Өвчлөлийн явцыг өдөр бүр хандаад явъя. Тэгээд энэ өвчлөл энэ халдвар хамгааллын дэглэмээ бүх сургуулиуд, бүх цэцэрлэг дээр олон нийтийн газар, олон нийтийн унаа тэрэг одоо энэ бүгдэн дээр маска зүүя. Ингээд нөхцөл байдал ямар байх вэ? За тэр хооронд 12 сарын 1-ээс хичээл сургуулийг захин бодоно гэсэн бэлтгэлтэй юу юм байжээ. Гэсэн үүрэг өгөөд тэгээд одоо энэ 7 хоногт бид одоо танхимд судалгаагаа илүү наривчлаад за ингээд нөгөө ерхий сайд өгсөн үр даалгаврын дагуу одоо нөгөө маска зүг. Ерөөсөө маска зүг чи өөрөө асар том хамгаалтчтай хамгийн зардал багтаа мөртлөө энгийн хамгаалт. Энийгээ хийгээд илүү хариуцлагатай байгаад үзье гэдэг юм шийдвэр төрсөн шүү. Тэр энгийн орлогын холбоотой бас асуудал байна. Нөхцөл байдал бол сүүлийн 2-3 хоног бол нэлээд халдварын тархацсан өндөр боллоо. За та 10 сарын ихээр бас энэ үйл бас оргуу нөхцөл байдал эмнэлгүүдэд тулгархгүй, хүүхдүүдийг бол одоо коридорт хэвтүүлэхгүй гэдэг зүйлийг хэлчихсэн. За саяын энэ нэг эрчимтэй тархалтын үеэр нөхцөл байдал нэлээд хүндрэлээ. Одоо энэ орны асуудал хамгийн наад захын жишээ энэ яралтаа үзүүлээд эмнэлэгт одоо анхны тэр хэрэгтэй тусламж үйлчилгээгээ авахгүй бол хүндрээд юм л да. Шууд хатгаа болгож жишгтэй. Сая бол одоо би таны тайлбараас шин төрлийн унтааслагдсан тийм вирус юм байна. За нэлээд эрчимтэй өвдөлт. За хүндрэх нөхцөл байдал нь яваад байгаа. За орны нөхцөл байдал маань ямар байхаар байна? Одоо бол хөрөлцөө баг таарахын харагдаж байна. Нэмлэгүүдээр сурвалжилж үзгээд. Тий. Тэгэхээр сая энэ өнгөрсөн хагас бүтээс сайд за жишээл хагас өдөр ерхий сайд бит хоёр бол баян зүртөөр яарангийн эмнэлгээр явсан л да. Тэр үед бол үнэхээр огцом гиссэн байсан. Тий. Ард иргэдийн санаа зовох энэ зөв энэ ч одоо гинт огцом гэсээд ачаалууд нэг дор гинт бужигнаад дээрээс нөгөө 5 дахь өдөр чи амралтын өдөр хагасаа бүтээсэн амралтын өдрүүд харчихсан. Энэ нөхцөл байдал нэлээд тийм нэрмэс болсон. За харин цаг алдалгүй бид нөхцөл байдалтай шуурхаа танилцаад тэгээд нөгөө бэлдсэн байсан, урьдчил бэлдсэн байсан гэж хэлсэн тийм ээ. Нөгөө орд илэх нөхцөлүүд бүгдийг дэлгэцсэн. Орд утчих юм бол одоо яг мэдээлэл бол байхгүй байгаа шүү. Дээрээс нь миний тэр 10 сард хэлдэг зүйл бол бид нэг ч хүүхдийг коридорт хэвтүүлэхгүй байх том зорилго тавьж байгаа юм. Энэ бол улс төрийн амлалт гэхээсээ илүү олон нийтийн вакцинжуулалтанд сайн хамрагдаач. Урчин сэргийлэх боломж байхад түүндээ хамрагдъя. За дээрээс нь эрүүл мэндийн салбарын нэрийг дэрвэхээр ажиллаж вакцинжуулалтаа сайн хийнэ. Дээрээс нь ороо төлөвлөнө гэд ингээд одоо орны төлөвт байж байгаа. Жишээлбэл коридорт байна гэж ярьж байгаа зүйл бол бас тийм боцтой биш ээ. Энэ бол нөгөө 24 цаг ажиглалт шүү. Өвдөлтөд ирсэн хүүхдүүдэд эмнэлэгт хэвтүүлэхгүй юу ажиглалтын бас юм хугацаа. Ажиглахдаа нөгөө юм том төвлөрсөн том зааланд байлгадаг байхгүй юу? Зааланд байлгаад тэгээд энэ хүүхд хатаагийн шинж байна уу байхгүй юу? Заавал хэвтүүлэх үү, гэр оронлон буцаах уу, буцаавал эрсдэл байна уугүй юу гэдэг одоо нөгөө эмчийн хяналт тэр 24 цаг дотор тавигдаад тэгээд эренблээд эмнэлэгт хэвтэхгүй асуудлыг шийдээд ингээд дараагийн юу явдаг процесс явдаг шүү. Тийм учраас одоохондоо коридорт гарцсан тохиол байхгүй. Та өнгөрсөн гараагүй. 7 хоногт ерхий сайттай эмнэлгүүдээр явж ажилласан тийм ээ. За ер нь тэрнээс өмнө гэдэг ч юм уу хизээ ер нь яг өөрөө яг эмнэлгүүдээр явж ажиллах нөхцөл байдал би бол ингэж бодоод юм л да. Өмнө тантай ярилцлага хийж байхдаа ч хэлсэн. Сайд дарга нар ирэхэд ингээд шал өөр нөхцөл байдал үзүүлчихдэг. За яг тэр нэг дүүрэг за тэр нэг өрхийн эрүүл мэндийн нэг хэсэг хороодыг хариуцсан төв гэдээ байгаа шүү дээ 10 дугаар төв гэдэг чинь. Энэ нөхцөл байдал дээр одоо ингээд манай сурвалжлага дээр ч тэр өөр олон газруудын сурвалжлах нийтлэл дээр ч тэр эмнэлэгтээ үзүүлж чадахгүй байжгаад хүүхд болон хүндрээд байна. Үзэж чадаагүй байжгаад за ажлын цаг тарчлагыг гараа явуулчиход байна. Им нь үнэтэй тэгээ олдсон баг байна гэдэг ингээд эцэгчүүд маш их бухимдалтай байгаа юм л та. Та яг энэ нэг юм яг нөхцөл байдал руу нь бас нэг дахиад нэг орж үзсэн үү сүүлийн мэдээлэлүүд татчих авч харав. Та бол одоо бол байхгүй байгаа юм л да. Баян явж байгаа шүү дээ. Мэдээлэл бол байнга авч байгаа.
Дээрээс нь бэлэн байдал хангахыг бид түр хэллээ тийм ээ. Урчилсан төлөвлөлтүүдийг хийгээд энэ багбад ажиллаад тэр битгий бид ч одоо нөгөө эми хүрэлцээ хангамжийг хүртэл одоо үздэг ийм захин системтэй болчихсон. Дээрээс нь одоо эми сангуудад ямар үнэтэй эм зарагдж байгааг бид захимаар иргэн та өөрөө шалгаад үзэх боломжтой болчихсон. Жишээлбэл лагвач одоо баримтлал 5.0 руу системд ороод эрүүл мэндийн гэсэн юу руу ороод зүгээр л одоо ханиа томооны халуун буулах юм ибупрофен гэдэг юм уу одоо тийм ээ юу гэдэг юм терафлюж гэдэг юм ороод үзэхэд таны одоо оршин сууж байгаа газар ойр орчим хаана ямар эми сангуудад ямар үнэ зарагдж байгаа энэ төргээл ингээд байж байгаа юм. Их мэтлэнгээр бид алайлахаар л одоо иргэдтэй мэдээллийг ойрхон болох үнийн аль болох буулгах чанарыг сайжруулах гэсэн бодлогод яваад байгаа. Амьдаа л хичээж байгаа. Зүгээр энэ хичээлт нь иргэдэд яаж харагдаж яаж байгаа нь тэр чухал биш. Гол нь л одоо хүний эрдэнэт хүүхдийн амнаас эрсэлгүй байх, өвчин зовлонтой болсод үйлчилгээг хордож урхаа авах энэ л чухал. Тийм учраас одоо тэр бусд нь яг вэ. Тэгээд ямар ч үсэн энэ асуудалтай юу н одоо ингээд хангалттай нэмэгдүүл юу н яхаар байна. Бусдад бас нэлээд хүндлээ. Харин тэгээд ер нь бол эрүүл мэндийн яамны нэг гол бодлого бол энэ улирлын шин чанартай өвчлөлийн үед орны хүрэлцээ хангалттай байх асуудал өөр их чухал. Тэгвэл энэ улирлын гэдэг санааг ойлгож байна. Жишээлбэл 100 одоо урч гэдэг юм өнгөрчин нөгөө нэг олон эмнэлгүүдийг орчих хаваасан болчихдог. Тэгээд урсгал зарлаад ийлэхгүй болдог. Тийм учраас энэ бол илүү зохион байгуулалтын ажлууд. Жишээлбэл одоо зарим одоо эмнэлгүүд зөвхөн одоо томоогоос өөр юм авах хэрэгтэй гэдээ орон хоос центр байж идэг байхгүй юу? Тэгвэл тэр энэ зохицуулт чинь бид сая хийгээд төлөвлөөд жишээлбэл одоо өсвөд хичээл одоо 220 ор нэмээд яатсан. Яамгийн эмнэлгчийн COVID зардахлын үед бүр 1000 хүртэл ор дэлгэж ийсэн шүү дээ. Тэгээ энэ нөхцөл байдлуудын бүгдийг одоо бэлэн байдлыг хангуулахад одоо бэлдээд хангаад байж байгаа юм. Тийм учраас одоо нөхцөл байдал бүр дордлоо ч гэсэн бид ороо бол COVID цар тахлаас дордно гэж байхгүй шүү дээ. COVID цар тахлын үед бол одоо ямар аимшигтай байлаа тийм тэрнээс дордно гэж бодохгүй байна. Тийм учраас бид бол хангалттай бэлдсэн байгаа. Тэгээд яг нөгөө 5 дахь өдөр амралтын өдөр хагас амтсан гэдэг удааширсан нөгөө өрхийн эрүүл мэндийн төвийн урдсан цагаар ажиллах нөхцөл нь хангагдаж чадаагүй байсантай холбоотой ачаал нэлээд нэмэгдчихсэн. Одоо өрхийн эрүүл мэндийн төвүүд урдсан цагаар ажиллаж байна. Дээрээс нь өдрийн эмчлийн багц өгж нөгөө ханиа томооны шинж тэмдгийн үед нь халуун дарах эмчилгээнүүд дархлаад эмчилгээнүүд нөгөөд эхэлсэн. Ер нь бол энийг өгөөд явж байгаа юм шүү. Энэ дөнгөж сайн ингэж өгж байгаа юм биш ээ. За бас нэг давхар чухал зүйл бол манай эцэг эхчүүд нэг анхаарах зүйл бол ханиад хүрээд халуурангууд антибиотик өгж болохгүй шүү. Энд чинь вирусын шин чанартай учраас ямар нэгэн бактери шалтгаантай биш учраас юуны тохиромж хөдөлгөөн шууд одоо антибиотик бити өгөөрэй. Ямар ч байсан 2-3 хоног шиж тэмдгийн эмчилгээ хийгээд эндээ харин халуун намдахгүй байх юм бол эмнэлэгт хандах хэрэгтэй байхгүй юу? Тэр утгаараа өрхийн эрүүл мэндийн төвүүд бас энэ дээр их онцгой анхаарч ажиллаж уртсан цагаар ажиллаж байгаа нь өөрөө бас их том дэмжлэг болж байгаа юм. Тэгэхээр бол миний одоо төсөөлж байгаа бол ямар ч байсан бид одоо энэ вакцинжуулалт ийм өндөр хэмжээнд хийцэн байхад одоо ковид цар тахал шиг бүр одоо эслийн төвшин 3 дугаар үе шатын төрлөө орчин гэж бодохгүй байна. Одоогийн тооцоолж байгаа нь хэдгээр төвшөнд байна ихнийхэн. За хоёр дахь нь яг энэ сургалтыг 14 хоногийн өмнө амралтыг наашин татъя гэдэг саналыг танай эрүүл мэндийн яамнаас гаргаад байна. Энэ бас эргээд нэг талдаа хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна л да. Нөгөө эцэгчүүд маань бас хүүхдүүдээ 14 хоногийн наан амраахаар нөхцөл байдал нь яг хоёрд нөгөө нэг хоцрогдол гэж яриад байгаа. Энэ зүйлийг яаж боловсролын яам цаашаа энэ боловсролын систем дээр янз зохицуулж явах вэ? Сая ядж чад 14 хоног ажил аялалд явцсан байна. Яг л энэ асуудал өчигдөр засгийн газрын хуралдаан дээр нэлээд ширүүн маргаан боллоо л доо. Боловсролын яам бол үнэхээр одоо сандарч байгаа. 14 хоног хичээл завсарлаж гисэн. Тэгээ одоо дахиад 14 хоног амралтыг наашин татъя гэдэг бол одоо боломжгүй зүйл яриад штэ гэсэн байдлаар Нармбаяр сайд ярьсан. За мэдээж эрүүл мэндийн сайдын хувьд бол бид эрсдэл 12 сарын 15-нд оргил үедээ хүрэн өвчлөл. Тийм учраас бид одоо тэр эрсдэл үед нь очсон, оргил үед очсон үед нь одоо хичээл сургууль амраад бол одоо нэг ачаал үйл байхгүй. Ерөөсө карантин тогтоох бол өвчлөлийг дархалтыг ерөөсө сулруулдаг хамгийн сайн арга л да. Тийм учраас бид одоо нөгөө хүүхдийн эрүүл мэнд амь нас өөрөө эрүүл мэндийн одоо салбарын гол ажил бол ерөөсөө амь нас эрдэнэт хүүхдийн амь алдахгүй байх л одоо чухал шүү дээ. Тийм учраас нэг хэсэг хүүхдийг ийм байдал оруулахгүй байх юмсан гэсэн зорилгоор бид эрсдлээ бодоод байгаа юм.
Гэхдээ түрүүн би хэллээ тийм ээ, засгийн газар ямар ч байсан 12 сарын 1 хүртэл явцын ажиглалтыг тамталтаа илүү сайн хийя. Би түрүү хэллээ тийм ээ, дашбордоор өдөр бүр хэдэн хүүхэд эмнэлэгт хандаж хэдэн буцаж байна, хэдэн хэвтэж байна гэдгийг харж байгаа. Өдөр бүр. Мэдээлэл бол нэлээд тийм real time явдаг. Тэр утгаараа бид ямар ч 12 сарын 1 хүртэл одоо явцыг ажигланаа. За ерөн салбарын судлаачдын хэлж ярьж байгаагаар бол карантина тогтоосон дээр шүү дараа намаа барьж ирсэнс гэдэг одоо зөвлөмжийг надад өгöd байгаа юм. Одоо эртхэн шиг хичээл сургуулийг нь карантинлж байгаад тархацыг нэмэгдэхээс өмнө асуудлыг шийдэчээ анхаараач гэдэг зүйлийг эрүүл мэндийн судлаачид бол хэлээд байгаа юм байна тийм ээ. Одоо тэгээ 12 сарын 1 хүртэл дахиад хүлээчихээр нөхцөл байдал одоо энэ 5 хоногийн хугацаа энэ 7 хоногт чинь за нэг өдөр нь хангалттай өдөр таарч байгаа ч гэсэн дахиад нөхцөл байдал хүндрэх байдал руу. За бүр эрс хүүтэрч эхэлж шүү дээ. Нэг онцлог нь 7 хоног үсгэлээд. Бид бас өнгөрсөн жилийн туршлага байгаа юм л да. Тэгээ өнгөрсөн жилүүдэд бас карантин тавьж байсан. Энэ бол ерөөсөө л дархалтыг шууд зогсоодог гол ажил шүү дээ. Ерөөсөө бөөгнөрөө л байвал халдвар дарахад л гэсэн үг шүү дээ. Гэхдээ бөөгнөрөхдөө бид бас маска зүүж сурчвал маск өөрөө 75% хамгаалж байгаа шүү. Тэгэхээр хүүхдүүдтэй эцэг эхчүүд өөрсдөө өвөө эмээнэр ахмад наснууд бас маск зүүж яваарэ. Гадуур дэлгүүр хоршоо орох, нийтийн унаа тээврээр зорчихдоо заавал маск зүү. Маск бол өөрөө хамгаалтын том хэрэгсэл. Бид ерөөсөө энэ энгийн зүйлийг мартаж болохгүй. За тэгээ бидэнд одоо байгаа нэг 4-5 хоног дотор явцын байдлыг ажигланаа. Жишээлбэл би түрүү хэллээ. Дашбордыг харахад уржигдрийн өвчлөл, өнөөдрийн өвчлөл 2 дахин буурсан. Амбулатор дээр очдог. Чалал. Яагаад буурч яана гэдгийг бас олон шалтгаан байна л да. Өвчин өөр алга болсон биш. Тийм ээ. Олон нөгөө түрүү хэллээ өрхийн эрүүл мэндийн төвүүдийн урдсан цагаар ажиллах, хагас бүтц сайнгүй ажиллах энэ нөхцөл бүрдээд ирэхлээр нөгөө эмнэлэгт очих нэг дор төвлөрөх энэ байдал өөрөө багасч байгаа юм. За нөхцөл байдал ингээд хэрвээ улам хүндрэх юм бол сургууль цэцэрлэгийг эртхэн амраах одоо карантинлах гэх юм ийм байдал руу шилжих юм. За ер нь ингээд жил болгон бид бүхэн яг нэг юм хүүтний үлрэл яг оргил цагтаа ирэх үед давхар энэ ханиа том үеийн асуудал хөндөгдөг. Бид бүхэн жил болгонд ингээд нөгөө сургууль цэцэрлэгээ яах вэ? Нөгөө эмчийн хөрөлцөө маань байхгүй, нөгөө эмнэлгийн оргил ингээд суудаг. Ирэх жилүүдээс энэ яг ямар бодлого барьж байж бид бүхэн энийг шийдэж янзлж явах юм бэ? Энийг цаана дандаа хүний эрүүл мэнд, хүүхдийн эрүүл мэнд байдаг болохоор наан шийдсэн бодлого, наан хийх зүйлс одоо яг юу гэж харж байна та одоо энэ салбарын сайдын хувьд. Энэ жилээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бол бас оновчгүй биш байгаагүй шүү. Огтуул гарч байгаа нэлээд хийсэн. Энийг илүү хөгжлүүлнэ. Жишээлбэл бид одоо энэ вакцины хамралтыг бүр 99% байна гэж төсөөлж байгаагүй. Тэр утгаараа Монгол улсын хэмжээнд бид ердөө 300 мянган тонн вакцин авсан шүү дээ. 300 мянган тонн вакцин. Тэгээд 6 насны бүлэг гэж яриад байгаа тийм ээ. 6 сартаагаас 6 нас хүртэх хүүхдүүд нэг. За 2 дахь нь болохоор жирэмсэн эмэгтэйчүүд. 3 дахь нь болохоор 65 наснаас дээш ахмадууд. За архаг хууч өвчтөө иргэд. За дээрэс нь эмнэлгийн ажилчид өөрсдөө. Тэгээд бага ангид багшилдаг багш нар. Ийм 6 бүлэг байхгүй. Тэгвэл би бол одоо харин 26 онд бид энэ вакцины худалдаа авалтаа 300 биш 600 мянга болох хэрэгтэй юм байна. Тоогийг нэмэх хэрэгтэй байна. Өнөөдөр бас сайн дураараа хэлж байгаа заавал одоо тэр насны ангил багтаагүй ч өөрснөө хэлэх боломж нь байгаа шүү дээ. Ингэвэл бас өвдөхгүй байх. Одоо жишээлбэл лагуу чиний нас чи аль нь ч ороог байгаа байхгүй. Тэгтэл томоогийн вакцин чи хийлгэсэн үү? Хийлгээгүй. Хийлгээгүй. За тэгэхээр өөрөө би ингээ өвдөж магадгүй учраас очиод хийлгийгээд хийлгэх боломжийг бас бүрдүүлэх хэрэгтэй юм байна. Надаас бас одоо олон хүмүүс энэ сошиал юугаар бичиж байна. Одоо би сайн дураар очиж вакцин хийлгэмээр энэ вакцин чи хаана байна гэдэг. Гэтэл бүх вакцинаа бид зарцуулсан. Тэгэхэд өмнөх жилүүд нь бараг 50% үлддэг байсан шүү дээ. Тэгээс үлд устгадаг байсан. Тэгвэл энэ жил бүр онцгой хамрагдсан. Би бас энд бас ард ирд их баярлаад байгаа. Ийм хариуцлагатай хандаж өөр хүүхдүүдэд энэ вакцин авсан. Тэгвэл бид дараа жил 26 онд вакцин 300 мянган том биш 600 мянга хэрэгтэй байна. Хоёрт ерөөсөө одоо энэ хичээл сургууль эхлэхээс ерөөсөө маска зүгээрээ гэдгийг бид байнга яриад байх хэрэгтэй юм байна. Дээрээс нь 3 дахь зүйл бол ер нь дархлаажуулалт буюу энэ эрүүл мэндийн витаминжуулалтаа сайн хий, хоол унд сайн, сургууль цэцэрлэгийн хоолны калори
тэнд дотор одоо хороодод ажилладаг нийгмийн ажилтнуудын бас үүргэжүүлж хариуцлагажуулах. Ялангуяа энэ нөгөө эмзэг бүлгийн иргэдийн одоо хүүхдүүдийн хоол хүнсний тэжээлийн нөхцөл байдал ямар байгаа тэрийг байнга танддаг байх ийм одоо ноцтой байдалтай байгаа газруудад айлуудад тусгайлан бас одоо бодлого хэрэгжүүлж энд ажилладаг байх. Гэр бүлийнгийн нийгмийн нөлөөллийн ажлууд нэлээ ганцхан эрүүл мэндийн салбарыг биш. Тийм ээ. Энэ олон талаасаа бид ингэж ажиллаж угаасаа тэтгэдэг томоо гарна. Угаасаа жил болгон томоогийн үйлрэл ирдэг. За эндээ бэлтгэлтэй байна. За эрүүл мэндийн салбарын хувьд бол бид бол орд илгээх нөхцөл байдал төлөвлөлтүүдээ сайн хийж байгаа. Дээрээс нь одоо эмийн хангамж бүтээмжийг хүртэл одоо захимаар хяндаг болоод Монгол улсын хил гайлаар орж ирж байгаа нөөцөө хүртэл тооцож чаддаг болсон шүү. Тэр эмийн хангамж дээр би одоо тань сайдын яриа тэгээ олон нийтийн гадаа яг иргэд ямар нөхцөл байдалтай бэ гэж сурвалжлага хийгээд үзэх хоёр их зөрүүд юм. Та ер нь эренгүүтээ яг энэ асуудал дээр бас дахиад нэг ажиллаад үзэх нь зөв байхаа. Ер нь ийм хүрэлцээ муутай байна, үнэтэй байна, олдцгүй байна гэдэг зүйлийг бол иргэд бол маш их яриад байгаа. Тэгээд чухам хаана нь энэ нуглаа гараад энэ хаана асуудал гараад байна гэдэг дээр бас нэг дахиад өнгөлт хийх ёстой болов уу гэж сэтгүүлчийн хувьд бол би бодож байна. Та нэг энд анхаарал хандуулах нь зөв байхаа. За энэ дараагийн нэг чухал зүйл бол эрүүл мэндийн яам төсвийн асуудал. Одоо таны яриад байгаа энэ ор хүний нөөцтэй холбоотой асуудал гэдэг ч юм уу. За энэ вакцинтай холбоотой асуудал бүгд ард нь төсөв яригдсан шүү дээ. Энэ жил батлагдсан 2026 оны төсөвд эрүүл мэндийн яамны төсөв ер нь ямархуу байдалтайгаар сууж чадав. За 1.9 их найд болсон байна лээ. Гэхдээ тэр нэмэгдэл нь би нөгөө эмч ажилтнуудын цалингийн нэмэгдэл байгаа байх гэж бодоод байна л да. Ер нь бол бид нэг юм төсөвдөр нэг том шинжилгээ, зарчмын том шинжилгээ хийж байгаа нь бол энэ олон нийтийг хамарсан өвчин бол энэ эрүүл мэндийн даатгалын сангаас сахиулах ёстой биш шүү. Энэ бол одоо тусгайлан төсөв, нийгмийн эрүүл мэндийн тусламжийн чиглэлд төсөв суугдаж нөгөө даатгалын сангаас танаад байдгүй эсэргээр энэ санхүүжилтанд бэлтгэсэн бэлэн төсөвтэй байх ёстой. Жишээлх юм бол одоо ерөнхийдөө сая бол бас энэ том төсөвт өвчнөд холбоотойгоор 1 тэрбум төгрөг засгийн газрын нөөцийн сангаас гаргаж янз бүрийн одоо дутагдж байгаа зүйлүүдэд зарцуулах эрхийг олгож байна. Ер нь жил болгон том төсөвт өвчин зөвхөн одоо удирдлагын шин чанартай зүйлийг ярихад 7 тэрбум төгрөг орчим зарцуулагддаг жил бүр. Тэгэхээр бид энийгээ илүү одоо сайжруулаад төсвийн инфляцтай уялдуулаад нэмэх бодлого нь өөрөө энэ одоо том төсөвт өвчин яаж гаргахыг гол одоо нэг занглаа энд байна. Дээрээс нь вакцины тухай түрүү ярьсан тийм ээ. Вакцины төсвөлт бол хангалттай байгаа. Тийм учраас бид одоо энэ санхүүжилтийн хувьд бол яг том төсвөлт өвчнөд сэдвтэйгээ уялдуулж ярих юм бол тийм одоо бэрхшээл байхгүй. Зүгээр 26 оны төсвийг онцгойлон ярих юм бол энэ дээр цалин нэмэгдүүлэх 75% нэмэхээр болсон шүү дээ. Тэгээ үе шаттайгаар тийм ээ. 1 сарын 1-ээс 30% шууд нэмж эхэлнэ. За үүнтэй холбоотой 187 тэрбум төгрөг төсөвт нэмэлтээр суусан. Бид өмнө нэг том алдаа байсан зүйл бол ер нь цалин нэмнэ гэж яриад засгийн газраас үүрэг өгөө цалингаа нэмгээд тэгээ даатгалын сандал хайчдаг байхгүй. Мөнгө тавьж өгөхгүй байршуулахгүй. Энэ өөрөө даатгалын санд бас их том ачаал болоо зөвхөн одоо цалингийн сан болчих гээд байгаа байхгүй. Тэгвэл 20 энэ жил одоо 26 оны төсөв тавихтаа бид тодорхой мөнгө тавьж чадлаа. За хоёр чухал зүйл бол бид эрүүл мэндийн даатгалын сангийн хяналтыг илүү сайжруулж, санхүүгийн сахилга батыг нэмэгдүүлж, шаардлагагүй зардлуудыг бууруулах байдлаар эрүүл мэндийн салбарынхаа ажилчдын цалин үе шаттайгаар 75% болгоод тэгээд 27 он гэхэд 3.5 сая төгрөгийн цалинтай болгох юм том зорилтыг засгийн газрын тэмдэглэлд протокол бичиж үлдээсэн. За мөн одоо ерөнхий сайд зандаа шатар 27 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгохоо бас одоо засгийн газрын тэмдэглэлд бичсэн. Нэгсэндээ амлалтаа өгсөн гэсэн үг. Энэ болгон бол айжимдаа бид энэ 27 гэд эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо өөрөө дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5% руу очих гэсэн том зорилгыг биелүүлэх гэж байгаа том одоо алхам. Энэ ингэж одоо баталгаажснараа бид одоо 27 онд эрүүл мэндэд зарцуулдаг төсөв мөнгө ердөө нэг 3% дотоодын нийт бүтээгдэхүүний 3% чүү айтай хүрдэг биш. Зэргээр 5-аас дээш давчих юм бол манай салбарт одоо тийм хэцүү давж дийлдэшгүй барахгүй зүйл үгүй лээ.
Ирэх 2026 оны эрүүл мэндийг дэмжих жил болгоод засгийн газар зарласан. За энэ хүрээнд эрүүл мэндийн сайд за танаа яамны 27 хоног. 27 хоног ер нь хийж хэрэгжүүлэх хамгийн том бодлогын ажил нь яг юу вэ? За тэгэхээр 27 хоног эрүүл мэндийн жил болгож зарлж байгаатай холбоотой 26 онд бид нэлээд их бэлтгэл ажлууд хийгдэнэ. 26 онд. Сая 26 хоног боловсролын жил болсон шүү дээ, тийм ээ. Тэгвэл бидэнд 1 жилийн хугацаа байна. Бэлтгэх. Юу бэлтгэх вэ гэхээр жишээлбэл одоо хууль эрх зүйн орчинд ямар өөрчлөлтүүд хийж ээж жишээлбэл эрүүл мэндийн даатгалын сан яаж бие даах юм? Яаж одоо тогтолцоо нөгөө хяналтаа зөв болгох юм? Энэ хуулийн өөрчлөлтүүд хийх ажлын хэсгээ байгуулад ажиллах юм. За, эмийн чанарыг та бүхэн мэдж байгаа тийм ээ. Эмийн чанартай холбоотой бид нэлээдгүй хууль эрх зүйн орчныг сайжруулсан. За, одоо лавлгаа лабораторийн одоо ашиглалтанд орох гэж байна. Нөгөө Монгол улсын зах зээл дээр байгаа эмээ үзэж чаддаг юм тогтолцоог бүрдүүлэх энэ ажлууд хийгдэж байна. За, дээрэс нь нэгдсэн худалдаа авалт хийж чанартай эмийг боломжийн үнээр оруулж ирэх энэ тогтолцоогоо улам батжуулах, бэхжүүлэх ажлууд бол явагдана. За, хүний нөөцийн хувьд бол одоо цалин хөнгөлөв сая ярьлаа. Дээрээс нь одоо Монгол улсын энэ өргөн уудам нутаг болгонд эмчтэй, бага эмчтэй, совилогчийн хүрэлцээтэй байх энэ бодлогоо бид 26 тодорхойлж гаргана. За, ингээд одоо цалин нэмэгдэх бид одоо ажиллах болсон хүчин хангалттай, тэр нь чанартай байх хэрэгтэй. Дараагийн асуудал бол бид ерөөсө тогтолцооны том шинжилгээ хийж байгаа шүү дээ. Ор санхүүжилдэг тогтолцоо биш, эмчилгээ чанартай тусламж үйлчилгээг санхүүжилдэг ийм тогтолцоороо шилжиж байгаа. Тэрэндээ холбоотой Монгол улс даяар орны чанарыг сайжруулах юм. Жишээл яг орны тоо аваад үзэхлээр лавга Монгол улсад байдаг орны тоо дэлхийн дунджаас их штэ. А яг дотор нь задлаад үзээд чанартай юу гэдэг үзье. Нөгөө эрчим тэмцлэгийг ор хэд байгаа. Хүн хүмүүсийг эмчилдэг ор, хажууд нь дагалдах, багаж тоног төхөөрөмжүүд нь тэрийг хийж чаддаг баг нь аймаг болгон дээр байна уу? Тэгвэл бид ийм том зарчмын зөрүүтэй өөрчлөлт хийх гэж байна. Жишээлбэл 21 аймагт яаралтай тусламж, төргөн тусламж, харвалт шигдээс аварч болох нас баралтыг бид өнөөдөр бол одоо баг нийт нас баралтыг 3.1-ийг алдчихжээ штэ. Жилдээ 18,000 хүн нас барахад 6,000-ыг хэрвээ төргөн тусламж төргөн очоод замдаа эмчилгээг амьлуулах эмчилгээг зөв хийгээд тэгээд эрчим тэмчилгээнд аваачаад тэгээд нөгөө бүглэрсэн судсыг нээгээд эсвэл одоо задарсан судсыг хаагаад ингээд чадах юм бол бид 6,000 хүний амь насыг авах боломжтой гэж үздэг байна. Тэгвэл энэ тогтолцоог хийх бэлтгэл ажил эхэлж гисэн. Ингээд ямар ч байсан 28 он гэхэд Монгол улс даяар бид энэ төргөн тусламж төргөн хүрдэг. Төргөн тусламж хүрэхдээ тээвэрлж явахдаа виза зөвлөгөө тухайн өвчтөнд команд одоо нөгөө командлаас мэдээлэл очдог. Төргөн тусламжийн машин болон интернеттэй. Starlink-тэй. За тэгээд тэр интернетийнхаа тусламжтай зөвлөгөөг аваад хүнээ тээвэрлэнэ. Тээвэрлээд очих байгаа эмнэлэг нь бэлдсэн байж байна. За энэ хүн ирлээ шүү. За Б ирэхэд энэ зүрхний шигдээс болцсон байна. За бүлээн хайлуулах эмчилгээ нь машин дотор явцсан шүү. За одоо очин та нар ангиографи аппаратыг бэлэн байлгаж байгаарай гэж ороод ирлээ. Эрчим тэмчилгээг өглөө, амьсгалаа өглөө, шууд судсаар нь тариа хийгээд хаана бүглэртэй вэ? За тэрийг нээлээ. Ингээд энэ өвгөгдгийг бүр дахир дутуу болохгүй шүү дээ. Гэх мэтлэнгийн ийм том бүтцийн том шинжилгээ хийж байгаа. Үүнд зориулаад 800 тэрбум төгрөг бид их хурл сойрхон баталсан. Одоо ажил эхэлчихсэн. Явж байгаа. Энэ бол нөгөө хөрөнгө оруулалтыг 5 дахин нэмсэн гэдгийг чинь тоо нэмий. За энд нэг саяын таны яг ярьж байгаа зүйлс дээрээс асуух нэг юм байна. Нөгөө ор хүрэлцээнийх өндөр байгаад байгаа хэрнээ цагт болохоор бид бүхэн яг ингээд хэрэгтэй хүмүүстэй тусламж үйлчилгээнд очиж чадахгүй байна. А хоёрд барилга байгууламжийг за мэдээж бол дутагтаад байгаа газар барих хэрэгтэй. Гэхдээ шаардлагатай газар нь төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэх үгүй юу гэдгээ зөв тооцоолж чадахгүй байна. Тоног төхөөрөмжийн хувьд бид хүн бас ямар тоног төхөөрөмжүүдийг авах ёстой юу гэдгийг мэддэггүй байна. Авангуудаа тэр үнэтэй тоног төхөөрөмжөө ажилуулах вэ гэдэг нэг юм. Энийн цаана нэг юм нэгэн эрүүл мэндийн чиглэлд ер нь яаж анхаарахаар байна вэ? Өнөөдрийн энэ ханиа томооны асуудал за ер нь аль ч өвчлөл мэдээж өвчин гэдэг чинь хүнд хэлж ирдэггүй зүйл л дээ. Гэхдээ бид бүхэн бас нэг урьдчилан сэргийлэх за тэр чиглэлд нь одоо маска зүгээрээ гэдэг ч юм уу 75% хамгаалж ийн гэдэг чинь бол бас өндөр дүн. За дээрэс нь вакцинд хамрагдалтгийгүүд вакцинд хамрагдах нь зөв буруу гэх ингээд 2025 онд ийм маргаан гараад яваад байна. Зарим хүмүүсийн талаар бас янз бүрийн байр суурь илэрхийлээд байна. Энэ бүхэнд л нийгмийн эрүүл мэндийн нэг боловсрол иргэдэд энэ нэг мэдээлэл өгөх асуудал нь илүү хүрэх ёстой юм шиг санагдаад байна. Миний бодлоо.
Яг зөв. Яг л гол үнцгийг харж байна л та. Нийгмийн эрүүл мэндийн тусламж гэдэг дотор бид ерөөсөө л урьдчилан сэргийлэх асуудлыг ярих хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх аргууд маань хэд байна тийм ээ. Жишээлбэл одоо вакцинжуулалтын хувьд бол тодорхой шүү дээ. Энийг бол одоо тухайлах юм бол сая Улаанбаатар дээр бид харлаа шүү дээ. Намайг одоо 6 сарын 18-нд эрүүл мэндийн сайд болоход өдөртөө 200-аас 300 хүүхэд халдвар авчихсан. Дээрээс нь халдвар төвчсөн судлан үндэсний төвийн эрчим тэмцлэгийн тасад хиймэл амьсгалтай яраа жаахан хүүхдүүдийг харахад үнэхээр нэг талтрам айхтар байсан. Тэгвэл одоо вакцинжуулалтыг бид 70% хүргээд өнөөдөр өдөртөө нэгээс 4 тохиолдолд бүртгэж байна. Хараахан тасраагүй бай. Тийм учраас энэ вакцинжуулалтыг бид 70% хүргэж чадсан өөрөө энэ нөхцөл байдлын одоо өвчнийг алга болгож чухал үр гүйцэтгэж байна. Нэгэн шинжлэх ухаанаар батсан зүйл дээр одоо зөрж яриад авах ямар ч шаардлага байхгүй. Тухайлбал одоо умаа үзэн хорт авдар эмэгтэйчүүдэд тохиолддог. Жилдээ бид 300 гаруй эмэгтэйчүүдээ эгч нараа, ээж нараа алдчихж штэ. Умаа үзэн хорт авдраар. Тэгтэл энэ өвчний чинь байхгүй болгож чаддаг вакцин дэлхийд гараад 30 жил болж байна. Умаа үзэн хорт авдар дэлхийд одоо байхгүй болно гэд дэлхийн эрүүл мэндийн байгууллага 30 онд умаа үзэн хорт авдар байхгүй болгоно гэж зарлаад байгаа штэ. Тэгэд одоо хаяанд 30 он ирчээд байхад бид одоо вакцинжуулалт ердөө нэг 20% тавьж штэ. Гэх мэтлэнгээр бид одоо энэ хамгаалж болж байгаа зүйлийг хотлоо одоо ярьж яах нь өөрөө баг монголчуудыг монгол эмэгтэйчүүдийг амьд явахад дургүй хүмүүс ингэж байгаа мó гэдэг л би тийм бодлого байдаг. За хоёр дахь зүйл бол эрүүл мэндийн боловсрол. Энэ бол ерөөсөө нийгмийн эрүүл мэндийн хамгийн аав хэсэг юм тийм ээ. Энд одоо бид тодорхой санхүүжилт зарцуулдаг байх ёстой, төсөөлдөг байх ёстой. Тэр дотроо цэцэрлэгээс нь ахуулаад шүдэ хүртэл зөв угааж сургах. За дээрэс нь одоо хоолны одоо идж байгаа хоолоо хүртэл хянаж сурдаг байх ёстой шүү дээ. Өнөөдөр бид үлсгэлэн давтаагүй хоолны илүүдээсээ болоод чихрийн шижин гэдэг өвчин тархалтай холбоотой. Тархалтай холбоотой зөвхөн чихрийн шижинхээс илүү бас хорт хавдраа өвчлөлийг хүртэл орны 1% нэмэгдүүлдэг. За дээрэс нь бид арх тамхитайгаа яаж тэмцэх вэ? Энэ болгон бол ерөөсөө л нийгмийн эрүүл мэндийн боловсролын асуудал. Тийм учраас бид энэ дээр бол одоо онцгой анхаарч төсөв мөнгө тавьдаг байх хамгийн гол. Тэр төсөв мөнгөөрөө хийх ажлаа хэмжиж чаддаг байх хэрэгтэй. Хичнээн хүн тавигнаас гаргах юм. Хичнээн хүн донтолтоос салгах юм. Хичнээн хүний илүүдэл жингүү болгох юм. Тийм ээ? Энэ боломж өөр хэмждэг үзүүлэлттэй байгаа. Энэ зарцуулж байгаа мөнгө нь өөрөө зорилготой байна шүү дээ. За сая бас чухал зүйл хэллээ шүү өөрөө. Эрт илрүүлэг. Бид одоо олон өвчнийг эрт илрүүлэх шүү дээ. Хуучин өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид бүх нийтийн эрүүл мэндийн үйлчлэг хийснээс яг одоо өхөл зовлонд хүрэж байгаа өвчнийг эрт илрүүлэх чиглэлд оновчтой эрт илрүүлэх хийгээгүй. Би нэг шүмжилдэж байсан. Одоо бид энэ 26 оны 1 сарын 1-ээс илүү яг хүний одоо амь насыг авч одоод байгаа өвчнийг оншилдог болёо. Жишээлбэл одоо хотоодны хорт хавдрыг онцлоход цусны шинжилгээ хинт хэрэгтэй. Тэр ямар ч ач холбогдол байхгүй. Ганцхан дуран ороод хотоодны дотрыг харж сасны өөрчлөлтөөр нь хавдрыг эрт үед нь онцлно. Онцлоо зогсохгүй ганцхан хотоод биш, улаан хоолоор дамждаг учраас улаан хоолоогоос онцлж байна. Тийм үү? Тэгвчлэнгээр ийм оновчтой эдийн засгийн хувьд өөчтэй ийм бодлого явахаас зүгээр хэдэн лабораторийг дэмжсэн хэдэн одоо уралжуудыг бодолтож авдаг ийм тогтолцоо бидэнд хэрэггүй. За ийм одоо бодлогод явнаа. За гэхдээ бас лавга энэ эрт илрүүлэг урьдчилан сэргийлэлтийн хажуугаар өвчлөл өөрөө их байгаа шүү. Тийм учраас энэ хоёр арга хэмжээ хоёулаа зэрэг явчих хэвээр. Зэрэг. Тэгвэл одоо харалт одоо жилдээ 18,000 хүнээс сурахад зөвхөн одоо зүрх судасны өвчлөлөөр хичээл одоо хичнээн олон хүнээс орж байна. Тэг чин дэлхийн өндөр хөгжилтэй орнууд зүрхний шигдээсээр одоо хүн алтгаа болчлоо гэдэг одоо гайхуулаад олон нийтэд зарлаад байж байгаа шүү. Бид ард нь байгаад байж болохгүй. Бид зэрэгцэх ёстой. Тэр ч утгаараа өнөөдөр бидний одоо хэрэгжүүлэх гээд байгаа энэ 21 аймагт яралтай тусламжийг сайжруулах энэ хөтөлбөр маань 28 онд ажил хэрэг болоод олон хүмүүсийг аврах ийм боломж бүртнэ. Яг энэ учраас эрүүл мэнд яригдж байгаа шүү дээ. Энэ зэрэгэл явах хэрэгтэй шүү. За энэ төсөвтэй холбоотой нэг юм яриад эрүүл мэндийн салбарт ч бас ингээд нэг гүйцэтгэлээрээ санхүүждэг болоод арай бас нэг үйл төвшөнд очлоо гэж бид ярьж байсан. Гэтэл одоо нэг хүн нэг сарын дотор эмнэлэгт одоо баахан хөвтөд 120 сая төгрөгийн эмчилгээ авсан байна гэдэг чинь иймэрхүү алдаа завхрал байх юм а. Энийг одоо юу нэг яаж шийдэх вэ? Энд дээр ер нь дүн шинжилгээ хийж үзүү. Шалгалт энэ дээр яв танахаас. За нэлээд олон шалгалтууд хийгдлээ. Ялангуяа бүр хамгийн сүүлийн энэ саяны хэлдэг тоо баримт бол засгийн газар хэрэг эрхлэхээс
гарсан шалгалтын явцад бол бүр нэлээд ноцтой зөрчил гарлаа шүү дээ. Эмнэлэгт 340 хоног үзүүлээд явсан байж шүү дээ амлалтаар. Тэгэхээр өдөр болгон эмнэлэгт амлалтаар үзүүлээд явах юм уу? Эсвэл одоо нэг хүний одоо давтан бага хэмжээний авчихсан байх ч гэдэг юм уу. Гэх мэтлэнгээр бид нөгөө хяналтын тогтолцоог энэ чанартай гүйцэтгэлтэйгээ уйж чадаагүй өнгөрсөн хугацааны том алдаа. Энэ бол одоо том шинжилгээ өөрөө буруу байгаагүй. Тэгээд хяндаг байх шүү дээ. Жишээлбэл одоо сар бүр 2 сая 300 гаруй нэхэмжлэг ирдэг. Одоо бид ийм улсуудыг эмчиллээ мөнгө өгөө гэд 2 сая 300 нэхэмжлэг ирэх нь шүү дээ. Даатгал ирэх газар. Түүний ердөө 3 хүрэхгүй хувийн л чанаж чадчих. 3%. За дээрэс нь хянаад бүр шамшиглан одоо яах зөрчил хохирох юм зөрчил 780 илрүүлсэн байна. Манай даатгалын эмчилгээ газар өөрснөө. Нэг сар баярсан 780 илрүүлсэн байна шүү дээ. Одоо тий энэ хугацаанд 780-ыг илрүүлээд тэр нь бүр одоо нөгөө гэмт хэргийн шинж хангалттай гэсэн үг шүү дээ. Бодлоо нэхэмжилсэн гэсэн үг тийм ээ. Тэгсэн хэрнээ хариуцлага тооцоог байгаа. Ингээ хариуцлага тооцохгүй пенальти байхгүй байх юм бол шалгаач юу яа. Энэ өөрөө өөгшүүлээд байна шүү дээ. Тогтолцоог өөрөө зүгээр л одоо гүйцэтгэлийн уралдаан зарлах яаж бичсэн хамаагүй мөнгө нөх юм шүү гэдэг ийм тогтолцол орж болохгүй шүү дээ. Тэгээ нөгөө талд нь ингээд санхүүжил гарангууд даатгалын сангийн мөнгө нь хүрэлцээгүй байх ингээд оч дугаараа үүсээд байдаг. Энэ ч ингээд бас арай л энд утахгүй зүйл юм. Тий. Дээрэс нь одоо уг нь хуваар тавиад өчөж байгаа. Энэ 25 онд бол бас нэг шинэ юм хийсэн. 3 ангилсан байгаа. Зочмог, төлөвлөгөөд, тэгээ архаг гэдэг. Зочмог гэдэг чинь яаралтай учраас шууд мөнгө өгөөд авах хэрэгтэй байхгүй юу? Эмчилсэн л бол нөгөө яаралтай туссан чинь бид хязгаарлахгүй шүү дээ. Тэгээд архаг болохоор тоо хязгаар тавьчихсан. Тэгсэн жилийн одоо хийх ёстой гүйцэтгэлээ хэд дахин давуудаад биелүүлчихсэн. Тэгээд тэрийг задлаад хараад үзэхлээр эрүүл мэндийн салбарын ачааллыг жигэд хуваад ерөөсөө хамгийн үнэтэй ашигтай бизнесийг нэгснэ бизнес болгож харж байгаа нь энэ даатгалын тогтцоонд бас аюул том алдаа шүү дээ. Энэ ашигтай юм байна. Энэ үйлчилгээнд бид үзүүлье. Нөгөө хүнд хүмүүсүүдийг нөгөө эрчим тэмцэлгээ яаралтай тусламжид тэр амь насанд хинсэн үеийн тусламж үйлчилгээнд дэр нь оролцохгүй за ашигтай юм явна гэд тэрийг хийгээд байгаа нь өөрөө даатгалын тогтолцоо гэж байгаа том алдаа шүү дээ. Тийм учраас даатгалын ерөнхий газраас энэ бодлогын хувьд бол бид бас нэлээд том өөрчлөлт хийхээр ажиллаад байгаа. Одоо нэлээд тийм тооцоолууд хийгдээд ажиллаж байна. Даатгалын үндэсний зөвлөлөөс бас одоо энэ санхүүгийнхаа хяналтыг илүү сайн тавьдаг тогтолцоогоо хийх гэдэг хичээж байна. Хуулинд нэмэлт өөрчлөлтүүд оруулах гэдэг бид бас ажиллаж байна. Зарим нэг томилгоотой холбоотой асуудлыг би тантай ярилцлага хийж байгаа дээр асууад байгаа. Энэ бид хоёрын өнгөрсөн хавар хийжсэн ярилцлагын үеэр яригдчихсэн эрдэнэгүй эмчтэй холбоотой асуудал бас дахиад сүүлд яригдж байна. Энэ ингээд хууль зөрчсөн байна гэдэг шийдэл гарсан. Нөгөө талд нь бас хохироочлоо эрүүл мэндийн салбарын нэр хүндэг унаглаа гэдэг өмнөх сайд нь бас гарч ирэл ярьж л байна лээ. За ер нь энэ төрийн албан хаагч төрийн ажил хийж байгаа улсууд бас тодорхой хэмжээний дархлаатай байх ёстой шүү. Хэн дуртай хэн нэгэн сайд нь гарч ирэл энэ л халлаад сэлгээд байдаг ёстой биш. Энэ бол хөдөлмөрийн хуулиараа зохицуулагддаг байх ёстой. Мөнх сайхны их хурлын гишүүн бас атаг гэдэг үгс гэдэг. Тэгээд манай эрүүл мэндийн яамны эрүүл мэндийн яамны хуулийн зөвлөх бас мэдээлэл өгсөн. За өнөөдөр холбоотой би бас одоо эрүүл мэндийн яамны хуулийн зөвлөх багтаагаа бас ярилцаад энэ ямар шийдвэр гарсан гэдгийг нэлээд наривчиж үзсэн. За ингээд эндээс харахад бол нөгөө ажлаас халсан тушаал нь өөрөө хуулийн хүчинд үлдэх биш ээ. Түүнээс би тэр одоо эрдэнэхүү гэдэг хүний одоо тэр ажилд нь авч үлдэх гээд байгаа зүйл өөр байхгүй. Нэгт эрүүл мэндийн яам энэ одоо шүүхийн маргаанд ялагдах нь тодорхой. Тухайлбал хэд хэдэн фактууд байна. Нэгт мөнх сайхан сайд байхдаа гаргасан тушаал дотор хөдөлмөрийн хуулийг дуусгар болголоо гэж. Тэгсэн 2019 онд бүр томилгохдоо хөдөлмөрийн гэрээ хийгдэг үйл шүү дээ. Тэгээ хөдөлмөрийн гэрээгээр харилцаа үүсгээгүй зүйлийг байхгүй болгоно гэдэг нь юу гэсэн үг? Хоёрт гол хэлээд байгаа юм нь шүүхийн шийдвэр ороогүй гэж хэлээд байгаа байхгүй юу? Шүүх шийдвэр гаргаагүй гэдэг бас. Тий, бүр шүүхээр ороогүй байхад ингээд давуу байдал үүсгэлээ гэдэг. Уучлаарай. Энд чинь хууль тогтоох ажил хийж байгаа хүн чинь одоо илүү л одоо мэдлэгтэй юм байна. Дээр нь зөвлөхүүд нь одоо хийж өгмөрлийг анхан шатны шүүхийн шийдвэр гарчаад байгаа шүү дээ. Захирамж гарчаад байгаа шүү дээ.
шүүхийн захирамж, шүүхийн шийдвэр хоёр ижил хүчин төвлөрөө. Харин хялбаршуулсан байдлаар бид асуудлыг шийдсэн. Одоо тэр 5 сараас 10 сар хүртэлх энэ хугацааныхын төлөв нь 19 сая төгрөг байна шүү дээ. Тийм гэсэн. Татвар төлөгчдийн мөнгнөөс эхлээд тэр 19 сая төгрөгийг барагдуулна шүү дээ. За хэрвээ маргаан ингээд сунжраад үргэлжлээд анхны шатны шүүх, хоёр дахь шат, дээд шүүхээр явах 3 жил үргэлжлээ. Энэ 190 сая төгрөг болно шүү дээ. Тэгээд нөгөө татвар төлөгчдийн мөнгө ахаад 190 сая төгрөгийг төрүүлж төлөөд дараа нь мөнгө сайхан гэдэг хүн өөрөө төлөх болно. Харин над баярлалаа гэж хэлэх хэрэгтэй юм шүү. Алдагийн засаад өгсөн 19 саяар зогсож байгаад. Дээрээс нь сонсгол хийгээгүй. Таныг яагаад халахж байгаа гэдгээ сонсгол хийх хэрэгтэй. Энэ чинь бүх юм хуулиараа зохицуулагдах хэрэгтэй шүү дээ. Хөдөлмөрийн харилцаа үүсэж байгаа учраас хөдөлмөрийн харилцаагаараа зохицуул. Хөдөлмөрийн хуулиараа шийднэ. Сонсгол хийгээгүй. 3 дахь шалтгаан. Нөгөө худалдаа хууль ажиллагаа ноцтой зөвшөөрлөөс гэж. Худалдан авах үйл ажиллагааг хавдар судлалын төв Эрдэнэхүү гэдэг хүн өөрөө зохион байгуулаагүй. Эрүүл мэндийн яам зохион байгуулаагүй. Худалдаа авах үйл ажиллагааны газар зохион байгуулсан. Тэнд ямар дагаж тоног төхөөрөмжүүд ямар үзүүлэлттэй хэрэгтэй байгаа гэдгийг харин бичиг албан бичгээрээ явуулсан. Харамсалтай манай нөгөө мөнгө сайхан сайд үед 60 тэрбум төгрөг хураалгацсан шүү дээ. Нөгөө тендер зарлж чадахгүй байсаар удсаар байгаа. Сүүл та сайдуулж очсны дараа татагддаг мөн үү? Тийм. Техникчлэнгээр энэ маань юу хэлж байгааг гэхлээр энэ бичиг баримтууд, энэ техник үзүүлэлтүүдэд яаралтай шуурхаа хөрж өгөхгүй байсантай холбоотой худалдаа хууль ажиллагаа чинь цаг хугацаа алдаад энэ мөнгөө алдчихад шүү дээ. 60 тэрбум төгрөг их мөнгө шүү дээ. 60 тэрбум дээрээс нь ийм санхүүгийн дамжтай байхад ялангуяа энэ дүүрэг аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд шаардлагатай байсан дунд өртөгтэй тоног хөрөмжүүдийг билээ шүү дээ. Нөгөө компьютер ямараа тийч өндөр өртөгцөд ордгийг. Тэгвэл одоо зүрхний цахилгаан амжилт хийдэг эхо аппарат гэдэг юм уу, эрентген аппарат, хөхний эрентген аппарат, дурангийн аппарат гэдэг нөгөө зайлшгүй шаардлагатай аймаг дүүргийн тусламж үйлчилгээ чанартай болох асуудал. За хоёулаа сэдвээс айлах гэдэг. Тэгэхээр ийм байсан. За бас нэг мань хүний хэлж байгаа зүйл бол түүхэнд байгаагүй байдлаар эрүүл мэндийн асуудлыг шийдлээ гэдэг. За тэгсэн чинь би бас хуулийн зөвлөгөөнөөс асуулаа. Бүгд ийм хэлбэршүүлсэн аргаар шүүхийн захирамж гарч ирсэн тохиол байхгүй мүү гэж асуулаа. 5 тохиолдол байна. Тухайлах юм бол 2 дугаар эмнэлгийн дарга Яа амар жаргалыг. За дээрэс нь ховдын бүсгийн онцлогын эмчилгээний төвийн даргыг. За халдвар 40 судлалын үндэсний төвийн дарга байсан Баттөртэй холбоотой асуудлыг. Эрүүл мэндийн яамны газрын дарга байсан мэрэгчлэн нарыг гээд нийтдээ 5 тохиолдолд энэ аргыг хэрэгэлсэн байна. Нэгсэндээ эрүүл мэндийн яам гарсан шийдвэрээ өөртөө бид буруу шийдвэр гаргажээ гэдэг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг шүү дээ. Тэгээд үүгээр нь дамжуулаад анхан шатны шүүхтэр шүүхийн захирамж гарч байна шүү дээ. Тэгээд хөдөлмөрийн харилцаа яаж. За дараагийн асуудал нь чин бүрэн нэг ангийнхаа хүүхдийг яалаа гэдэг байгаа. Тэгэхээр нэг төгсөлтөлтөө энэ нэг төгсөлт байх нь ерөөсөө энэ одоо асуудалтай ямар ч фадлаа байхгүй. За бүр тэр итгэл одоо Эрдэнэхүү гэдэг хүн буцаад хавдар судлалын төвийн захирлын би томлог шүү. Захирамж чинь тэгж гарсан. Эрдэнэхүүч би одоо болъё гэж байгаа. Би ч тавихгүй гэж байгаа. Тэгэхээр энэ тийм ашиг сонирхол өгнө. Хэл мэтлэнгээр ингээд асуудалд нэлээд тийм бодиттой, нотлогоотой хандаарай гэж бас одоо захиж хэлмээр. За нэвтрүүлгийн маань цаг ерөнхийдөө дуусахад өгч байна. Сүүлийн 2 асуулт байна. За энэ 15% цалингийн нэмэгдлийн 1 сарын төсвөр суудсан байгаа юм лээ. Тэгээ үлдэгдэл нь одоо эрүүл мэндийн даатгалын сан дээр очих хэвээр юу нөгөө 75% нэмэгдлээ үе шатаагаар яаж хийгдэх вэ? Яг ингээ харахаар 15% нэмэгдэл гэж хэлж байна лээ. Тэг шүмжлээд байгаа юм. Төсөвт бодиттой орсон 15%. За би одоо 25 оны даатгалын санхүүжилтийг хэрхэн зарцуулсныг би товчгоо хэлээдгий. 25 онд эрүүл мэндийн сайд мөнгө сайхан асан 25 оны 24 оны гүйцэтгэлтэй холбоотой 316 тэрбум төгрөгийн өрийг 2025 оны зарцуулах ёстой мөнгнөөсөө төлчихсөн. Тэгээд нийтдээ 2.2 их 80 төгрөгийн төсөвтэй байсан даатгалын сан маань 1.9 их 80 дээр одоо ажиллаж байгаа байхгүй юу? Одоо ажиллаж байгаа. Энэ 25 онд. Тэгэхээр бид одоо нөгөө санхүүгийн сахилга баттай байгаад энэ үрийг үүсэхгүй байхад бид дахиад 300
тэрбум төгрөг байна гэсэн үг байхгүй юу? Тооцоолол харах юм тийм байна. Одоо чи 2.4 их найт төгрөг болчиход байгаа шүү дээ. Энэ 26 зарцуулах даатгал зарцуулах. Тэгэхээр бид одоо энэ хойд хормоноос урд хормоогоо нөхдөг байдлыг халчих юм бол ахаад 300 тэрбум төгрөг. Ингээд нийтдээ 500 гаруй тэрбум төгрөг байгаа хгүй. Үүгээр нэмэх юм бод. За дараагийн нэг зүйл нь мэдээж одоо бид бас сахилгаатай улам сайжруулад хэрэггүй зүйл. Жишээлбэл би одоо ганцхан тоо хэл. Хүний эрүүл мэндэд онц шаардлага биш хоёрт ийм биш үү? Биологийн нэмэлт бүтээгдэхүүнд 20 тэрбум төгрөг жил болгон зарцуулж байна. 20 тэрбум төгрөг. Нөгөө 160 тэрбум төгрөгийн эмийн хөнгөлөлтөй мөнгнөөс 20 тэрбумын нэг шаардлагатай энэ нас тусан үед уудаг биш биологийн нэмэлт бүтээгдэхүүн зарцуулж байгаа нь өөрөө асар их оновчгүй нөгөө талаас бараг хулгай гэж хэлж болно. Энэ байдлуудыг бид зогсооё л да. Гэх мэтлэнгийн зүйлүүдийг бид илүү яг одоо хүний амь насад эсцэг үед хэрэглэдэг зүйлийг зөв сахилгаатай хэрэглэх юм бол даатгалын сангаа бид зөв зарцуулах ийм боломж бүрдэнэ. За ойлголоо. За энэ СМ-т буюу одоо бид бүхэн эцсийн эрүүл мэндийн үндэсний төвтэй холбоотой бас нэг цахилгаан холбоотой асуудлыг та үндэс гаргаж ирсэн. Энэ асуудал маань ер нь юу болж байна? Ингээд нэг эрүүл мэндийн салбарт нэг ийм ёс бус гэх юм уу эсвэл янз бүрийн асуудал үүсэх нь одоо бусад салбараасаа илүү хортон хүний эрүүл мэндэл яригдаад байгаа учраас илүү анхаарал татаад тэнд ягаад ийм зүйл болоод байгаа юм бол ягаад хүний эрүүл мэндийг хайрлах байгаа юм болоо гэдэг ийм л мэдрэмж бодол төрөөд байх юм. Ерөөсөө манай эрүүл мэндийн салбарын ажилчдын итгэвч зүтгэл ерөөсөө энэтэй ерөөсөө ямар ч холбоогүй юм шүү. Энд бол одоо ажлаа шударгаар хийж байгаа улсуудын холбоотой асуудал биш. Ерөөсөө л удирдлагын зохион байгуулалт менежерүүдийн чин сэтгэл дутаад байгаа гэдэг зүйлтэй холбоотой асуудал. Тухайлбал бол одоо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаан дээр нэг хэлсэн ноцтой би ганцхан жишээг л хэлж олон юм ярих болъё. Сарын дараа хугацаанд дуусгаж байгаа сэтгэц нөлөөтэй им 2.4 тэрбум төгрөг тодорхой авсан байна. Сарын дараа хугацаанд дуусгаж байгаа шүү дээ. Лав дээр жижиг сонсол тоо. 2.4 тэрбум төгрөг шүү. Энд баг мөнгө биш шүү дээ. Дээрээс нь цалингаа тавьж чадахгүй. Эмнэлгийн дотоод тэр засвар тэр хүнд өвчнүүд байдаг, хурцын дасгуудад байж байгаа жорлонгийнх нь байж байгаа царайг хар. Ганцхан жорлон 50 хүнд зорьцсон. Yani шорон шиг юм байлгаж байгаа. Ямар нэгэн засвар хийгээгүй. Дээрээс нь нүүрс төлдөг хэвээрээ. Шугамууд нь задрах гад үйлчлэлтийн бэлтгэл ажил нь юу ч байхгүй. Яаж тэр хүнд сарын дараа дуусгаж байгаа ямиг 2.4 тэрбум төгрөг зарцуул авч чадчихна. Ийм дарга нар, ийм сэтгэлгүй дарга нар эрүүл мэндийн салбарт хэрэггүй шүү. Ийм улсуудтай хамтарч ажиллахгүй. За энэтэй холбоотой дээрээс нь бид устгасан акт нь болтохгүй. Чи юу болж байгаа юм бэ? Сэтгэц нөлөөтэй юм шүү дээ. Чи зүгээр нэг юм биш шүү. Тийм учраас бид энэ санхүүгийн байгууллагад асуудлыг бичсэн. Хууль хүчний байгууллага шалгаж байгаа. Энэ бол ноцтой зөрчил. Тэгээд ийм байдалтай байж аж өөрсдөө өмөрөөд элдв хийл мэдээлэлээр элдвийн тараахыг бий л одоо зохимжгүй гэж байгаа. Арай хитэрч байна. Байгууллагын ажилтны цалингийн нэмээд өгчих юмсан. Байгууллагын бүрэн бүтэн байдлыг хангаад ажиллах юмсан сэтгэл яагаад дутаад байгаа. Ийм дарга нартай бол би хатуу тооцож ажиллана. Бидэртээ бол би эвлэрдэхгүй. Би бол эрүүл мэндийн сайд болохоос хэсэг бүлэг улсуудыг дэмждэг сайд биш. Яаж ард түмэндээ эрүүл мэндийн засварын хөгжлийг ойртуулахын төлөө л одоо энэ зорилготой сайд болсноос хэсэг бүлэг улсуудыг дэмжих гэж ажиллаагүй шүү. Тийм учраас шударга явдлын төлөө тууштай ажилланаа. Тэр хэсэг бүлэг гэснээс одоо эмийн нэг мап гэдэг зүйлийг ингээд сонсгол хүртлээгээд бид хүн ярьсан шүү дээ. Энэ зүйл дээр та ямар хөө бодлогын шинжилгээ хийж нөгөө эмийн асуудалтай компани төлөөлөл чинь тэр худалдаа авах газрын өмнөд нь орж ирээд эрүүл мэндийн яамд суучлаа гэдэг та бас ярьж байсан. Энэ асуудлыг ер нь хэр агцтай хямд шалгаж асуудлыг шийдэж байна. За ямар ч үсэн одоо эрүүл мэндийн яамд ашиг сонирхлын зөрчилтэй эмийн ажилтан нэг ч хэрэг байхгүй. Нөгөө яриад байсан улсууд бол бүгд ажилтаа өгöd алга болсон. Бүр намайг ирэхээс өмнө ууштай алга болцоос. Хоёрт ерөөсөө гол одоо энэ хөшүүрг нь даатгалын үр үүсгэж баахан хэрэгцээгүй энэ эм худалдан аваад тэгээд тэр өөрийгөө дараа жил нь даатгалаар даатгадаг юм тогтолцоо штэ. Энэ жил нөгөө сүлжээ. Эмнэлгүүд гэхлээр бити эмч сүлжигч нарыг оролцуулаарай. Эмнэлгийн удирдлагыг яриад байгаа шүү. Эмнэлгийн удирдлагууд нь замбрааг худалдаа авалт хийждэг. Тэгээд өөр үүсгэждэг. Тэгээд тэрийг дараа жилийнхаа өрөөд харуулдаг. Бүх эмнэлгүүд ийм гэж би хэлээгүй бас.
дотор нь бас бид яаж байна. Тэрээр мэднэ. За ингээд энэ асуудалтай холбоотой зүйлүүдийг бид хууль ёсны байгууллагад өгсөө. За ингээд шүүхээр шийдэгчийн дараа наан одоо тэр энэ гим зэмтэн батлагдаг байхад нэр дурдаж ярих нь өөр зохимжгүй. Тийм ээ. Ямар ч асуудлыг бол шалгаад явж байгаа юм байна. За баярлалаа сайд. Бид хоёрын ярилцах хугацаа дуусчихин. Тэгээд энэ эрүүл мэндийн салбартай холбоотой олон зүйлсүүд дээр бас нэг шинжилэл юмнууд яваасаа бид бүхэн бас нэг юм эрүүл мэнд за ялангуяа нийгмийн эрүүл мэнд чиглэл рүүгээ илүү их анхаарах юм бол нөгөө ачааллыг нэмээд байгаа барилга байгууламж нөгөө төсвийн ачааллыг нэмээд байгаа ор гэдэг ч юм уу ийм гэдэг иймэрхүү зүйл рүүгээ зарцуулах төсөв маань багасна. Хүний эрүүл мэнд бас харьцангуй их хамгаалагдана байх гэсэн бодолтой байна. За тэгээд хэсэг хугацааны дараа мэдээж ажлын үр дүн тайлан энэ зүйлсийг харах бах. Эргээд бас энэ тухай ярилцах. За урилга хүлээж авч оролцсон танд баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За лавгийн тав нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаарт Усаг урлагийн гишүүн. За эрүүл мэндийн сайдчиг Сүрэнгийн чин бүрэн орцлоо. За бид бүхэн яг энэ эрүүл мэндтэй холбоотой за энэ сүүлийн үед ханаад томооны асуудал нэлээд эрчимтэй дэгдэлтэй байгаа энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Эрүүл мэндийн яамд хэрхэн анхаарч ямар бодлого барьж байгаа вэ гэдэг хүрээнд ярьслаа. Тэгээд эх 7 хоногийн лавгийн тав нэвтрүүлгээрээ эргээд уулзцгаая. Энэ удаагийн лавгийн тав нэвтрүүлэгтээ хүнс групп хүнсний манлай үйлдвэр хүнс комплекс хамтран ажиллаа. Баярлалаа. Дараа 7 хоногийн нэвтрүүлгээр эргээд уулзъя. Түр баяртай. Батулга ард түмнийг өөмөнд самуунд ийм үйлдэл гадна ч нэ би бас сонсонгүй. Ерөнхий сайдыг энийг ч нэр төвшүүлэхгүй. Төрдөө ойлголмаар юм. Төшөв рүү ойлголмаар болсоо байж. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядагдах ёсгүй. Тэрс үдээхэд би билээ.